За асуулт хариултын бичлэгээ хийж байна. Тэр өнгөрсөн 1 сарын хугацаанд миний YouTube channel дээр ирсэн комментуудад хариулт өгье. За баярлалаа. Бархасад хэддүгээр гарагт ямар нөлөө үзүүлдэг гэдгийг тодорхой тайлбарлаад өгөөч гэсэн байна. За хэддүгээр хаусгээ асууцсан бол илүү шулуун байж юу? Нэгдүгээр хаус дээр гэх юм бол одоо гадаад төрөх нүүр царайн дээр илүү тодрон үзэгдэнэ. Хэддүгээр ямар нөлөө? Хоёрдугаар хаус дээр гэх юм бол одоо мөнгө төгрөг эд баялаг дээр сайн нөлөөгөө үзүүлэн гэх мэтчлэн хаустай холбогдоо өвчин шүү за. Бархасад Pisces буюу загасны урд дээр байхаар яадаг вэ хэлээд өгч гинэ. За Pisces ч өөрөө их өгөөмөр өглөгч тийм орд байдаг. Бархасад маань өөрөө бас тийм өглөгч өгөөмөр байдлыг удирддаг. Энэ хоёр одоо орд маань энэ хоёр гариг болон орд маань хамааралтай гэж тооцогдоод байгаа. Яг тэгэхээр Бархасад гариг маань ном болон загасны ордыг удирддаг. Тэр өөрийнхөө гэртээ байна гэсэн үг л дээ. Ерөнхийдөө бол тэгэхээр их тийм хүчтэй байна гэсэн үг. За баярлаа. 2026 1 сарын 6-аг хүлээж байна гэсэн байна. Хийнэ. Сугар гариг нь үхрийн орд бол ямар вэ? За сугар гариг маань өөрөө үхэр болон жинлүүрийн ордыг удирддаг. Тэгэхээр өөрийнхөө гэртээ байна. Их тийм тав тухтай байна гэсэн үг байх нэ тийм ээ. Үхрийн ордын сугар гаригийн нөлөө ямар байдаг вэ? Үхрийн орд маань өөрөө тэр нөгөө мөнгө төгрөг, амьдралын одоо кайф таашаал, хоол гэх мэт чин зүйлтэй холбогддог шүү дээ. Яг тэрэн шиг сугар гариг маань бас тийм кайф таашаалтай байдал тэрийг одоо удирддаг. За тэгэхээр сугар гариг маань үхрийн ордон дээр өөрийнхөө гэртээ тийм байгаа юм шиг тогтой, тухтай, хүчтэй байдаг байна шүү дээ. Хүн айлд байхаар яадаг үлээ бие барьдаг. Өөрийн гэрт байхаар өөрийнхөө байж чаддаг. Өөрийгөө задгаа тавьдаг тийм ээ. Тэрэн шиг сугар гариг үхрийн ордон дээрээ тийм хүчтэй өөрийнхөө хүснээрээ ажиллаж чадах нь байна. За тэгээд дараачих нь коммент. Яаж холбогдох вэ гинэ? За миний Facebook хаяг Астролан улаач гэх нэг хаяг байгаа. Эсвэл Astro 78 гэх бас нэг пэйж байгаа. Одоогийн байдлаар би YouTube болон Facebook дээр л идэвхтэй байгаа. За баярлалаа. За бомбын бичлэгэн дээр бомбын хизээ тусах вэ гэсэн байна. Ерөнхийдөө 2000 жил үргэлжилдэг гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо бас 2000 жил цаашлаа үргэлжилнэ гэхээр нэг 4000 онд дуусах гэдэг юм тийм ээ. Хамгийн их таардаг товч зурхай гэсэн байна. Баярлалаа. Миний зурхайн бичлэгэн дээр яг хэллээ. Маш их баярлалаа, амжилт хүсье. За энэ сөрөг коммент ирсэн байна. Алгасч. Астрологи яриад хэрэггүй шүү гэсэн байна. За би өөрийнхөө ярих ёстой зүйлийг өөрөө мэдээ ярьчаа. Намайг тантай таньгүй хорвоо ертөнц нь астрологиг яриа гэж шахдаг юм аа. За баярлалаа. Хоньны ордынхондоо том амжилтаа гэсэн байна. Баярлалаа. За гоё энэ YouTube өгөөч гэсэн байна. Энийг сайн ойлгосонгүй ямар аяа ярьсан бол за яасан гинөө. Нар болон сарны орд маань ном мандалт орд маань хилэнц бол аль ордоор сонсвол зүгээр вэ? За мандалтаараа сонсвол зүгээр шүү. Нэг номерт мандалт чинь хамгийн чухал орд. За яасан гинөө. Астрологийн үүднээс ямар өдөр нүүхэд сайн бас муу байдаг вэ? За жишээлбэл нөө сарны барилуудыг хараад санжир гариг зөнхөлсөн тийм цагт ч юм уу тийм ээ. Эсвэл ангар гариг зөнхөлсөн цагт Кайрон ч юм уу. Лилиттэй холбоо үүсгэсэн тийм үед альва нэг зүйлийг хийхэд сөрөг муу нөлөөтэй байх гэдэг юм аа. MC Vertex Fortune яриулъя гинэ. За хүлээгээд авъя. Сургалтын талаар мэдээлэл авъя гэсэн байна. За та хэрэг хэмжээнд сурахч байгаа вэ? Тэрнээс ч хамаарат одоо заах цаг нь өөр байдаг шүү. За энэ бусад коммент нь уншсан комментууд байх шиг байна. За тэгээд дараа сарын асуулт хариултын бичлэг ахаад хийнэ. Та бүхэн коммент үлдээх юм бол хариултын бичлэгээр оруулах болно.